За бүгдэнд нь энэ бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бол ерөөдөө бол сүүлийн айдианаас хойш 2 сарын 11 хүртэл нэг лайв ярилцлагууд хийсэн болтой байна. За тэгэхээр 2 сарын 11-ний өдрийн 2 сарын 11 хүртэл одоо айдиа өгөхгүй жаад 11-ээс лайв ярилцлага хийсэн байх шиг байна. За тэгэхээр 2 сарын 11-нд бол хийх хамгийн ихний лайв ярилцлагын үр дүнг бол хэдүүлээ харцгаая. За тэгэхээр эхлээд за энэ бол 1 минутын чарт байгаа учраас 1 минут руу орохгүй байна. Хамгийн багадаа 5 минут руу орж байна. Тэгэхээр хэдүүлээ 5 минутын дээр баримжаалаад харъя гэсэн үг. За ерөөхдөө бол нэг инфибо бол байсан. Инфибо бол одоо зурагдсан байх нэ. Энэ бол ойртолцсон байгаа фибо байгаа тань л та тийм ээ. Холдуулах юм бол одоо инфибо байгаад байна. За тэгэхээр энэ фибо байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр хаан шиндээс ойгоод импульс хөдөлгөөн явна. Эсвэл сэтгэл чаржрыг шалгаад нэгэн цэг рүү 100% явна гэсэн үг. За тэгэхээр эхний ээлжинд хэрвээ хаан шин импульс хөдөлгөөн явах юм бол за тэгээ хаан шиндээс доошоо ойж байгаа юм бол энэ хаан шин үсэх хоёр л газар байна. Нэг бол эндээс импульс хөдөлгөөн явна. Эсвэл эндээс нэгэн цэг авчаад импульс хөдөлгөөн явна гэсэн үг. За тэгвэл бид нар хоёр дахь хувилбараас нь бол баа орсон байх нь байна. За тэгээ 50% аваад 50% аваад стоп-лосс зогссон байх нь. За энэний дараагаас бол хоёр дахь одоо явах хэвээр цэгээс яваагүй учраас уналт авах магадaltaй гэж үзсэн байна. За тэгэхээр унаад энэ фибо стар чаржрыг шалгаад нэгэн цэг рүү явах юм хөдөлгөөн байх боломжтой гэж бол үзсэн байх нь. За тэгээд унах боломжтой хөдөлгөөн учраас энэ ловыг аваагүй байгаа ч гэсэн тийм ээ аваагүй байгаа ч гэсэн энэ хөдөлгөөн дээрх энэ доторх жижиг фибонуудын уялдааг харж агаад эндээс сэлцсэн байх нь гэж харагдаж байна л да. За тэгэхээр эндээс бол сэлдээд доошогоо 190 ppний. За тухайн үеийн 190 pp гэдэг чинь бас том хөдөлгөөн байсан. Одоо бол их жижигхэн болчиход байгаа. За 190 ppний хөдөлгөөнийг бол барьжээ. За энд бол TP-г харж байгаа бол 2893.3 тий 2893.3 энд TP бол авч ирсэн байна. За тэгээд яг уу хийх ёстой 100% хөдөлгөөнөө хийсэн байна тий. Энэ зооноос ойгоод явна. Хэрвээ энэ зооныг сэтлэх юм бол шалгаад импульс нэгэн цэг рүү 100% хөдөлгөөн явна гэж байна. За тэгэхээр энэ хөдөлгөөн бол явсан байна. За тэгэхээр мэдээж энэний дараа бол нэг иймэрхүү фибо байсан байж таарна. Тэндээс бол одоо импульс явах үгүйгийн асуудал бол энэний дараа үүссэн байх нэ гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө 2025 оны 2 дугаар сарын 11-нд хийсэн лайв ярилцлагын үр дүн бол нэг иймэрхүү болсон юм байна гэсэн үг. За тэгээд араас нь дахиад лайв хийсэн. Ингээд 1 минут байгаад байгаа учраас би нарыг бол хараахан өгөх боломжгүй л үр дүнг үнэлэх боломжгүй байгаа даа guys. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys баярлалаа.